Зохион байгуулж байгаа. За. За эдүүдэд За, эхлээд үү. эхлэе. Одоо За. ихэнх хүмүүс бүгд тэр ороод ирсэн байна. Юу илүү алтан байрны асууч англи дээр явах гэдэг бүх юмнууд те. Ихтгэл маань бол англи дээр явна тийм хэлбэг хаа. Миний дуу сонсогч юм манайхаа. За. Сонсогч байна. Англи дээр бол нөгөө юу маань явах гэж байгаа нөгөө ихтгэлүүд маань явах гэж байгаа. Тэгээ бүгдээр ерөнхийдөө бол англиар ихтгэлээ тавиал тэгээл. Окей. За. За эхлээд юу ах вэ? Хэлбэг хаа холбоогоо танилцуулаад тэгээд цаашаа явах уу? Яхаар юм. Тий нөгөө миний ойлгосноор бол эхлээд холбоогоо танилцуулаад дараагаар нь газрын харилцааны газраас дүүдлэргийг өрөөд тэгээд тэрний дараагаар манай лабораториос танилцуулга хийгээд ороогаа гэж ойлгоод байгаа шүү дээ. За тэгвэл би эхлээ шир хийчихье тий. За тэг. Харагдаж байна уу? Яха шир юм хүлээж аваарай. Шир харагдахгүй байна. Дахиад. Одоо харагдаж байна тий. За одоо харагдчих. Болохоор энэ харагдаж байна. Тий одоо слайд шоугаа яагаад тэгээд Харагдаж байна. харагдаж байна. Hello everyone. We have planned the 5 paper now. This spring, February 19, March 19, April 16, May 14, June. Скрин шоу томруул. Харагдахгүй юм. June. Аги дажгүй болохоор байна уу? Орчуулах юм уу? Их үү юу ах вэ? Элбэ та ерөөсөө чи монголоор яриад өчих. Би орчуулах гээд оролдоод явъя. Эсвэл хин таад чинь ямар юм бэ? Тэгээд санийхаараа нэг слайд шоугаа фул слайд шоу хийхэд л болно гэж болох гэсэн юм.
F5 дор. Би та ерөөсөө юу ачих юм уу? Та танилцуулах ачих юм уу? За би танилцуулаад явъя. Чи ингэж надад full screen хийгээд тааж. За тэгээ. Зөв. За тэгээ монголоор ярьчих. Та шууд яриа явчих уу? Яг монголоор ярьж би мэдэхгүй шүү дээ үйл ажиллагааг. Тэгээ би шам туслаад чадхадахаараа орчуулах юм дээр нь туслаад явъя. Миний хэлж бас таарах шүү дээ. За. За сайн байцгаана энэ өдрийн хүргэе. За манай гэ мэдээллээс бол холбооноос энэ намрын хаврын улиралд 5 ийм вебинар зохион байгуулна. За 2 сарын 19-нд 3 сарын 19 болон 4 сарын 16, 5 сарын 14-нд 6 сарын 18-нд гэж зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. За хүлээж авах. Одоо нэг барьж авахгүй болохгүй шүү дээ. So we're going to organize this event. Especially this is our first job webinars. Actually, we're planning five job webinars the coming month. So actually, this is February, our first webinar. The next one, March and April, the May, the June. Each webinar will be mid of the month, especially third week of the month. Here is the she showing all of the plans here. За манай гэ мэдээллийн холбооны эрхэм зорилго бол за эдгээр байна. Таны шууд хэлээд чаа. So this is the goal of our geospatial associations in Mongolia. So actually, this association is non-government organizations. Then the structure is the here. Then энэ доторхын сайн ярихгүй би ойлгохгүй мэнэ хинааги. Доторхын чинь одоо учрын жоохон нөө бүлэглээд базаад хэлэхгүй бол За. Дараач слайд дээр гаргахаа юм. Бидний одоо гол зорилго бол одоо энэ. So this is our main the mission of our geospatial associations. Even there is the objectives. The following followed by these are 4 highlighted the points. I hope all of can read in these text. Then mainly we are focusing on the training, the meeting, the webinars and workshop and forum and GIS Day. Like these are activities we are mainly doing in our geospatial associations. Хамтарч ажилладаг байгууллагууд бол ингээд Монгол их сургууль, Жишил ухааны технологийн их сургууль, тэгээд геод зөрчсөн газар, одоо геофизикийн хүрээлэн, газар зүйн геологийн хүрээлэн, мөн одоо Монмap тэгээд гадаадын бас тэгэхээр олон байгууллагуудтай хүрээлж ингэж хамтарч ажилладаг байна. Okay, this is our the partners and stakeholders. Actually, we have a lot of the corporations in Mongolia, even outside of Mongolia, the international corporations, even the United Nations office in PISA, something like that. Then there is including the local the collaborations organization here.
Энэ удаагийнх бол газар зохион байгуулалт яадаг зөв зүүн газартай хамтраад Америкийн сервис лабораторитай хамтраад ингээд энэхүү вебинаруудыг зохион байгуулнаа. 2 сарын 19-ны өнөөдөр гэж байна. So we going to planning. These are the webinars. They collaborated with Mongolian partners, which is the Mongolian the Land Management Agency, then including Mongolian Geospatial Associations, with in this our lab, Information Service Lab. За ингээд газар зохион байгуулалт Геодез зэрэг зүүн газрын ментор хэлсэн дараа бүтээл дарахыг одоо манай энэ вебинарыг эхлүүлнэ гэж урьж байна. Нээлт үгийг хэлнэ гэж урьж байна. So I would like to invite the Mr. Du, so who coming from the Land Management Agency. Okay, thank you, Dr. Altantoya. Good morning, evening, everyone. It's morning in Mongolia and evening in USA. So I am. Can you hear me? Yes, we can hear you. Okay, thank you. Okay, I'm Dud Batar, the head of the Land Monitoring Division of the General Authority Land Administration and Geodesy and Cartography. Our organization is implementing agency of the Mongolian government. It's responsible for the land administration and land research and land management monitoring, geodesy and cartography, also in the spatial data infrastructure issues at the national level. We cooperate with many domestic and international organizations, including UN organization and international association and federation and other countries' development agencies. For example, UN, FAO, UNDP, UNGGIM, FIG, ADB, TNC Mongolia, and Mongolian Geospatial Association. We have worked together with the Mongolian Geospatial Association for a long time, and we well done completed many activities. So in July in 2024, our organization signed the Memorandum of Understanding with the University of Wisconsin Madison and the Mongolian Geospatial Association. Within this MOU, 3 training sessions were successfully organized last year. Specialist and specialist officer of Mongolian government and non-government organization participated this training. So it's important to note that the training was very effective and gave us some opportunities from these trainings. So according to this MOU, in 2025, we have planned many activities and we have planned to organize job webinar 5 times between February and June. Dr. Altantoya mentioned that this morning. Today's webinar is the first of this year. So today I'm pleased that the PhD candidate Duan Yang Liu from Service Laboratory
will give us interesting presentation. Finally, I hope that today's webinar is successful for all of you. Okay, thank you very much. Баярлалаа. За, Элбэг хаа одоо тэгвэл юугаа яах вэ? Хэлцүүлгээ явах уу? Тий. За би энэ илтгэл тавих хүнээ товчхон англи монголоор танилцуулаад тэгээд илтгэл тавих хүнээ өөрөө эхлүүлье те. За хин за би одоо англиар танилцуулъя өөрийнхөө нэг хамт ажиллаж байгаа нэ. So I would like to briefly introduce Mr. Duan Lee. So he got bachelor degree in remote sensing science and technology from Southwest Jiutong University in China in 2017. After that, he completed his master degree in cartography and GIS from the Beijing Normal University in China in 2021. Currently, he is doing PhD in Department of Forest and Wildlife Ecology at University of Wisconsin-Madison. And his research focuses on developing remote sensing methodologies and their application in large-scale terrestrial mapping. Also, he is interested in vegetation growth tracking and biodiversity monitoring. And now he За тэгээд одоо би Монголоор нэг товчхон маньны тухайн товчхон саний яг юу ярьсан гин танилцуулах юм. За өнөөдрийн илтгэл тавих хүн маань бол Дуан Ли гэдэг нэртэй судлаач оюутан байна. Тэр нь 2017 онд Хятад улсын баруун урд Житонг их сургуульд зайны санал судлалын шинжилгээ ухаан болоод технологийн бакалаврын зэрэг авсан юм байна. За мөн түүний дараа 2021 онд Хятад улсын Бээжин Нормал их сургуульд газрын зураг зүй болон газар зүй мэдээллийн системээр магистрийн зэрэг хамгаалсан байна. Мөн ерөөд одоогоор бол одоогийн байдлаар тэрээр бол Wisconsin Madison-гийн их сургуулийн ой болон зэрлэг ан амьтан экологийн тэнхимд докторантоор суралцж байна. За түүний судалгаа нь ерөөхдөө өргөн цар хүрээтэй хуурай газар нутгийг хамарсан зураглалт зориулсан зайны санал судлалын технологийн аргачлалуудыг хөгжүүлэх тэр чиглэлд голчлон төвлөрч ажиллаж байна гэсэн байна. За мөн тэрээр ургамлын өсөлтийг хянах биологийн төрөл зүйлтэй түүнийг холбон судлах ажлуудыг илүү их сонирхон ажилладаг юм байна. За тэгээ манай өнөөдрийн тавих одоо судалгааны ажлынхаа сэдэв маань бол илтгэлийн сэдэв нь бол модис хэмэл дагуулын мэдээ болон версийн мэдээгээр зэрлэг ан амьтны амьдрах хүчний динамик индексүүдийг тооцоолж биологийн төрөл зүйлтэй хам боловсруулан хооронд нь харьцуулсан судалгааны ажлаа танилцуулах юм байна. So now I would like to invite Mr. Duan. Please zoom in the Zoom in yours. Okay. Oops. Please give me 1 second to share my slide. Sorry, can you stop sharing and then I can share my slide? Maybe you can try here. Yeah. Okay, I can see this. Yes. Okay, now it looks good. Can everyone see my slides? Yes. Okay, good. Thank you. Yeah. Okay, good evening for the Mongolia people and good morning for the Mongolia people and evening for the US people. Thanks to the nice introduction from Albay. And it's my great honor to have this opportunity to share my work with you all. And today I'm going to talk about the dynamic habitat indices from MODIS and WIRS.
and their relationship with biodiversity. And here are 5 parts in my presentation. Firstly, I will explain the background of my research, and then I will introduce how to calculate the global biodiversity indices and show some outputs. And after that, I will give an example how to apply the dynamic habitat indices, which is actually DHI here, in biodiversity research. And in the end, I'll give some conclusion and about this research and several recommendations for people when using the DHI dataset. Okay. Firstly, for the background part, and we all know the biodiversity is the foundation of health ecosystem. And each species, no matter how small it is, plays an important role in maintaining the balance of nature. And here, the World Wide Fund just released the new Living Planet report of 2024. And this report highlights that the global species population has declined about 73% over the last 15 years. And which is very, very important for us to know that for us to export and monitor the species distribution, the biodiversity distribution, especially in global scale. And in ecology field, there are many theories has been proposed based on the vegetation productivity, and which is very important for the wildlife. And those theories, there are 3 popular theories, which including the available energy theory and the environmental stress theory and the environmental stability theories. And in available energy theories, and they said the high species regions usually happens in a place where has a high vegetation productivity. And because the high productivity will provide more food and niche or habitat resource for the wildlife, which also reduces the competition. And secondly, in the environmental stress theory, they point out that if one place has very high environmental stress, such as in this finger over here, in this finger, they over the Greenland or North Russia or the North Africa area or Qinghai Tibet Plateau, and those places has limited sunlight or water resource and or have cold temperature, and those places has very high environmental stress, and then they have very low species ratings. And in the end, in environmental stability, and this theory said if one place has great ups and down environmental change, and this place probably not suitable for most species. And for example, in this finger, we can see the species regions. Well, if this place with the increase of rainfalls, with the increase of the rainfall seasonality, and the species regions will has a decrease trend. So in the meanwhile, can see my. In the meanwhile, we know the remote sensing technology has been widely used in biodiversity research by providing large-scale, high-resolution or long-term data set. And for example, we know that there are many satellites that provide the land surface vegetation product, such as NDVI. And this data set could provide data support for the scholar and help them to identify the suitability of habitat or the assist the connectivity between habitats or predicting how the species responds to climate change. And so given those ecology theories and the effective remote sensing technology, now we are thinking about how we should combine
them together and provide a powerful framework for understanding, monitoring, and conserving the biodiversity. Because the ecology theory would have to define which variables the remote sensing technology should measure and how to interpret and apply those measurements in biodiversity. So according to this idea, the dynamic habitat indices, which is the DHI, are designed to capture the land surface vegetation productivity and used to explain the biodiversity pattern. And I'll show an example or to explain how we calculate the DHI. And here is a time series data set about the vegetation indices and collected from 1 pixel over the whole year. And we have mentioned the 3 ecology series, and for each series we design a corresponding DHI variables. And for example, in valuable energy series, and we have the cumulative DHI by calculating the whole vegetation indices within the whole over 1 year. And that will reflect an overview of the vegetation productivity within this year. And in environmental stress theory, and we have the minimum DHI. And this in minimum DHI, it will select the lowest vegetation indices within the whole year. And that will reflect the environmental stress level in this place over the whole year. And in environmental stability theory, we have the variation DHI by calculating the coefficients of variation within the whole year. And that will reflect the fluctuation of the vegetation productivity within 1 year. So with the definition of the 3 DHI variables, and in this research, we use the multi-vegetation indices from MODIS and WIRS sensor. And we collect those products from 2013 to 2022 over the 10 years. And we use NDVI, EVI, RAI, FPAR, and GPP product. And each product will yield a specific DHI per DHI. And here is a flow chart about DHI generation. And before we calculate DHI, we use the quality control information from each vegetation indices product to refine the whole data set. And for example, here is a FPAR in original FPAR value over the 10 year. And we use the QA value to find there are 3 observations which are labeled by cloud cover. And then we will remove those values. And in the meanwhile, we also remove the low quality with the pixel, the observation which labeled as low quality. And also we set the snow cover observation as 0. And this process will reduce the impact from the cloud or atmosphere, and make sure the accuracy of the high quality of the vegetation product we used. And after that, after the refine process, and we select the median observation within each observation date. For example, in this figure, the blue point are original observation we have, and ideally on each observation date there should be 10 value. However, we drop some value by covered by cloud or has low quality. They may only have 8 or 7 values, and then we select the median value. And this process will reduce the impact from the noise or some other from other factors, and make sure this whole process has a high quality and could represent the composite
vegetation productivity within the whole 10 years. And within the select medium observation, and we will calculate the 3 DHI variables based on the equation as we mentioned before. Okay, after that, here are some results about the DHI calculation. And here, the top finger is an RGB map of 3 DHI variables based on the MODIS Aqua EVI. And the bottom are 3 individual DHI variables. Overall, the spatial distribution of generated DHI matched well with our expectation. For example, over the equator area, and those places has high cumulative and minimum DHI, because those places are mainly covered by the tropical or subtropical moist forest. And in some places like the North Africa, Greenland, or Qinghai, Tibet Plateau, and those places has low cumulative and minimum DHI. And because those places has very low vegetation cover. And in the meanwhile, the variation DHI are increased with the follow the latitude, and such as the North Canada or North Russia area, we can see here, because those places are mainly covered by temperate vegetation, which has clear seasonal variation. And here are more DHI results from the other vegetation indices from MODIS Aqua, like the NDVI or IFPAR DHI and RAI and the GPP DHI. And basically those DHI map present similar patterns. And it should be pointed out that in IFPAR and RAI-based DHI, and there are no available DHI data because the input vegetation product are masked, and they detect that those places has no vegetation. So there's no available DHI. And there are more DHI from different sensors, and this is MODIS Terra, and this is WIRS. And you could find those DHI, global DHI dataset on our website. And please feel free to download and apply this DHI dataset in your research. We will be glad to see more people to use our product. And recently, we are planning to update a new DHI version to our lab website. Hopefully, it could be finished soon. After the DHI calculation, we test the performance of DHI in predicting the biodiversity patterns. And here, we collect the species richness, the global species richness map, and which has 4 texts, including the amphibian, birds, mammal, and reptile. And then we used about 7,000 random points to extract the species richness and the DHI values as we generated before. And those datasets will be set as a sample dataset. And with this sample dataset, we calculate the Pearson correlation coefficients between each species richness and the DHI. And with this correlation matrix result, and we could see that each DHI has a significant correlation with all the species richness. And in the meanwhile, we also see the cumulative and minimum DHI has a positive relationship with all the species, and the variation DHI has a negative relationship. And that result could match well with the ecology series we discussed before. And after that, we use the DHI, we use the samples dataset to build a random forest regression model. And the DHI product will set as the input variable, and the species richness will set as the response variables. And we
randomly select 18% samples for training and 20% for testing. And here is result about the predicting accuracy, and the X label are different validation product from different validation indices. The Y value RMSE we use to test to measure the accuracy, prediction accuracy. In this figure, we could see the GPP-based DHI, which, for example, like here, the number 5 or number 10, and here is a GPP-based DHI, and they have the lowest error in predicting process, which means the GPP-based DHI has the highest accuracy in predicting global biodiversity. And out of the GPP-based DHI, we also found the WEARS-based DHI show higher accuracy than the MODIS-based DHI with same validation indices, which indicates that the WEARS DHI has more great potential in biodiversity application. And in the meanwhile, we also quantified the relative importance of each DHI variables in prediction process. And for example, the lessons of each color bar will represent how much contribution they did in predicting species ratings. For example, in the amphibian species, we see the cumulative DHI made more contribution than minimum and variation DHI. And that's the same in birds and amphibian species. However, in reptile species, and we see the variation DHI are more important than minimum and cumulative DHI. And that actually makes sense because the many reptile species are highly sensitive to the environmental conditions. And here are two more examples about DHI applied in relative research. And firstly, the Jolly used the cumulative DHI to analyze some species immigration distance over the North Canada and East Africa and Mongolia area. And in this research, they found that there is a negative relationship between the cumulative DHI and the species immigration distance. Actually, this could explain by our ecology series, because imagine if one place has very low cumulative DHI, that means this place provides limited energy for the wildlife, and they probably will move to some other place. And if this place has very high cumulative DHI and they provide enough food or habitat resource, they will stay in this place. And here is another example that people use the cumulative and the variation DHI and also some other variables to identify the behavior of anaconda in South America. And they found the probability of frogging and roasting are decreased with the cumulative and variation DHI. But the flying probability will not change too much. And this result are very helpful for the species monitoring and conservation management. Okay, here are several conclusions about this research. And in this research, we generated the global 500-meter DHI based on MODIS and WEARS validation indices. And those DHI could effectively represent the distribution of global vegetation productivity. And over the species ratings prediction, we found the DHI has acceptable accuracy, and especially the MODIS GPP-based DHI has the highest accuracy. And moreover,
and the DHI are widely applied over the radio research, which indirectly indicates their great application potential in space monitor and conservation work. And in the end, I would like to provide some comments for people when using the DHI. And when selecting among the various DHI products, and the user must consider both their the performance of DHI and their specific research needs. And for example, in global biodiversity monitor, the MODIS TPP-based DHI are the first choice across all species. And out of the TPP DHI, the WHERES also present higher accuracy than MODIS-based DHI, given that MODIS has out of its designed operational lifespans. So we recommend to use more WHERES-based DHI in the future. Or in regional scale, the user has to consider the availability of the DHI. For example, in Greenland or North Africa or Qinghai, Tibet plateau, and those areas has no area FPA or GPP-based DHI, and the NDVI or EVI DHI are only options. And furthermore, when selecting DHI wearables, researchers should focus on the specific roles of each DHI wearables based on their study objective. For example, in the variation DHI are more important and effective in monitoring the distribution patterns of reptile species. Okay, basically this is all my whole presentation, and I would like to thanks to NASA to provide the funding resource to support this research work. And I would also thanks to my lab members, and they provide lots of help during my research work. And also thanks you all for your attention, and I would like to take any questions. Thank you all. Thank you, Duan. It's very interesting presentation. За, асуулт байвал асуугаарай. Сонирхолтой илтгэл явж байна. Ялангуяа энэ судалгааны чиглэлээр юу яах вэ? Таад англиар асуувал шууд асуугаад өөрөөс нь асуугаа явж болно. Ерөнхийд нь нэг монголоор юу ажих вэ? Тэгвэл Ерөнхий агуулгыг хэлж өгөх үү? базаад яг жоох урт презентацийн байсан учраас онлайн хэсэгт нь юу яруу, арга зүй дээр нь юу яруу, үр дүн дээр нь юу гарав гэд тэрийг товчхон базаад яг хэлж болох юм, тий? Их уу? Тэгээ Асуулт асуугаад явах уу? манайхан асуулт байна уу? Эсвэл элбэг ахаар хэлүүлэх үү? Та ер нь арга зүй болон үр дүнгээс нь гол үр дүнгээс нь жоохон ярьчих юм уу? За тий. За. За би эндээс би бас яг та нартай ижлэх юм бас ингээд сонсоол юу ойлгосон гоо ингээд товчхоо нэг базаад манай судалгааны ажлын гол санаанууд нь юу байгааг тэрийг ингээд товчхон хэлгээд орчуулах гээд оролдъё. За тэгэхээр бол хиний Дуаны гол ажил нь бол ерөөсөө юу юм бэ штэ. Модис хэмэл дагуулын мэдээ болон верси мэдээгээр зэрлэг ан амьтдын амьдрах орчны динамик индексийг тооцоолоод тэрийг биологийн төрөл зүйл нэгсэндээ биологийн зэрлэг ан амьтдын амьдрах орчны одоо тэр төрөл зүйлтэй хамааруулан холбох судалгааны ажил хийсэн байна л да. За тэгэхээр мань хүн түрүүнд дурдж जैन те тэр нөгөө юуны тайланд ингээд дурдсанаар бол ерөөхдөө бол биологийн төрөл зүйлийн тоо толгой нь экосистемд үзүүлэх одоо нөлөө нь бол маш хэмжээний одоо том нөлөө үзүүлдэг. Тэр нь бол өөрөөр хэлбэл экосистемийн цогцлогоог хангах, мөн сахин хамгаалах,
чухал сахин хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үзсэн байна тий. Гэвч төрөн дээр тайланд бас дурж ирсэн сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийн хэмжээгээр энэ зэрлэг ан амьтдын тоотгоол огцон буурсан гэд. Тэгээ тэрэн дээр бол нэг хасах 73%-аар ингэж буурсан гэд нэг олон жилийн мэдэн дээрээ тэгж ярьж ирсэн. За тиймээс ерөнхийдөө энэ зэрлэг ан амьтдын амьдрах орчныг хэрхэн яаж зүйтэй зурглах уу? Ялангуяа энэ орон зай мэдээлэл нь хиймэл дагуулын мэдээллийг ашиглаад хэрхэн яаж зургалж ямар арга зүгээр боловсруулан зурглах вэ гэдэг том шаардлага бол тулгараад байгаа юм байна л да. За тэгээд мань хүн бол мань хүний хөгжүүлсэн аргачлал нь бол дээр дурдсан одоо энэ хиймэл дагуулуудын мэдээгээр энэ хиймэл дагуулын мэдээ нэг 10 жилийн мэдээ ашигласан байна л да. 10 жилийн одоо модис верси мэдээг ашиглаад тэгээ нэг 3 төрлийн динамик индексийг бол тооцоолон гаргасан юм байна. Тэ? За нэгэнд нь бол энэ статистик үзүүлэлтүүдийг 3 төрлийн статистик үзүүлэлтүүдээр энэ динамик индексийг тооцоолсон байх нь л да. За нэг нь бол юу гэлээ нэг хуримтлагдсан статистикийн утгаар нь хуримтлагдсан утгаар нэг тооцоолоод дараагийнх нь бол статистикийн хамгийн бага утгаар нь тооцоолоод дараагийнх нь бол нөгөө статистикийн хэлбэлцлийн утгаар нь тооцоолсон. Ингээд 3 төрлийн DHI гэсэн индексийг бол тооцоолон гаргасан байна л да. За тэгээд энэ 3 төрлийн тооцоолсон индексээрээ бол ингээд 3 төрлийнхөө индексийг ингээд тооцоолон бодоод статистик аргачлаараа хиймэл дагуулын мэдэн дээр тэгээд нэг глобалын хэмжээгээр мань хүн модель ажиллуулад нэг глобал зураг гаргаад авсан байна. Тэгээ 3 зураг гаргаж ирээ. Тэр 3 зураг нь нөгөө хоорондоо мань хүний презентацийн дээр юу байсан да. Тийм ингээд 3 зураг гаргацсан байсан тий. Тэгээд энэ дээр нь бол cumulative DHI, minimum DHI, variation DHI гэсэн 3 индексээ хооронд нь комбинэц гэдэг энэ А зурганд харуулж байгаа байхгүй юу. Тэгээд ялангуяа энэ нөгөө дулаан энэ экваторын бүсийн энэ хавийн бүсийн орнууд бол энэ DH нь бол өндөр гарч байгаа. Энд бол өндөр гарч байгаа нь энэ биологийн төрөл зүйл нөгөө зэрлэг ан амьтдтайгаа ингээ холбож үзэхэд бол тэнд бол амьдрах орчин бол их сайхан тааламжтай байна гэж үзчихсэн тий. Би зарим нэг энэ бас нэг гүйцэд барьж байгаа юм шиг. За тэр хойгоороо нөгөө Арктик тэгээд энэ зарим энэ цөөл газар тэгээд тэр нэг төвдийн өндөрлөгийг бас яриад байна. Тэр эдгээрээр бол ингээд мэдээний нөгөө хангалтгүй байдлаас хамаарат энэ дээр бол тооцоолт бол гарч ирэхгүй байх шиг. Тэгээ Гренланд тэгээд энэ төвдийн өндөрлөгийг энэ өөр чи үглээд байсан Африкийн хойгоор гэсэн байна. Тэн дээр бол мэдээ гарч ирэхгүй. Ягаад тэгэхээр тэн дээр ерөөхдөө Гренланд бол байнгын застай. Тэгээд төвдийн өндөрлөгч бол өндөр уус застай учраас энэ өөрөө нөгөө ургамлын нормжлсан өөрчлөлтийн индекс ашиглаж байгаа учраас энэ нормжлсан өөрчлөлтийн индекс дээр бол зас гэдэг үзүүлэлт бол орж ирэхгүй шүү дээ. Нөхөө ургамал хэмжих учраас тэгээд энэ дээр бол ингээд мэдээ бол байхгүй. Энэ дээр ингээд тооцоолох боломжгүй гэж гарч ирж байгаа шиг байна. За ингээд 3 утгаараа тооцоолсон 3 индексээ тэрийг бол шалган баталгаажуулж байгаа. Тэрнээс өмнө бол мань хүн ингээд их олон сенсор төрөө ашигласан байсан. Тэр нь энд байна тий. Тэгээ модисийн мэдээ, энэ модисийн акватерагийн мэдээнийг ашиглаад дээр нэмээд энэ верси мэдээг ашигласан байж байгаа. Тэгээ түрүүн бас дурдж ирсэн энэ модисийн мэдээн дээр бол ингээд бас тооцоолсон. Тэгээд энэ модис нь бол ерөөхдөө амьдрах хугацаа ингээд дуусч байгаа учраас одоо ингээд цаашаа бол тооцоолоо гаргаад явахад бол хэцүү байх гэжсэн. Тэгээд ялангуяа нэг цааш нь үргэлжлүүлэх сенсор нь бол энэ верс 2 вершн гэсэн сенсор нь бол цааш нь ингээд үргэлжлүүлээд явах боломжтой гэдэг ийм олон төрлийн индексүүдээр тооцоолсон байна. Жишээлбэл NDVI, EVI гэдэг бол Enhanced Vegetation Index сайжруулсан ургамлын индекс, нөгөөх нь навчинд эзлэх услагийн индекс гэдгүүлээ тий орчуулахаар DFR индекс, энэ FR индекс, энэ GPP энэ бол бүтээгдэхүүн grass
primary production гэдэг баха та. Тэгээ ингээд энэ 6 төрлийн ингээд энэ бүтээгдэхүүн дээр мань хүн ингээд энэ DHA индексээ бол тооцоолсон байна л да. За ингээд ингээ аргачлал ингээ явж байна. 3 төрлийн нөгөө тооцоолтын аргачлал энэ явж байна. Cumulative DHA, minimum DHA, variation DHA гэдэг. Энэ статистик аргачлалаар ингээд энэ 3 юугаа тооцоолоод ингээд эцсийн зураг ингээ глобалын хэмжээгээр гаргаад за тэгээд тус бүрдэн сенсор тус бүрдээр ингээ тооцоолоо гаргасан юм байна. За тэгээ энэ дээр бас нэг юм дурдж ирсэн. Мэдээгээ бол ингээд open чөлөөтэй ингээ шеэрлж байгаа. Энэ тэгээ тийм учраас та бүхэн хэрвээ энэ чиглэлээр судалгаа хийж байгаа, энэ чиглэлээр ажиллаж байгаа бол энэ вебсайт руу ороод эндээс мэдээгээ ингээ холбогдоод авч болно. За тэгээ удахгүй нөгөө манай судалгааны ажлаас апдейт хийгдсэн мэдээ нь удахгүй энэ дэр тавигдах юм байна. Тэгээ тэрийг удахгүй тавих байхаа гэж тий. За тэгээд энэ түрүүний ярьсан 3 үр дүнгээ энэ нөгөө биологийн төрөл зүйл би энэ хооронд нь хольж яриад байгаа шүү дээ. Биологийн төрөл зүйл тэр дотроо гэсэн байлаа. 4 төрлийн биологийн төрөл зүйлийн амьтдтай бол хамааруулж авч үзсэн байгаа юм. За нэг нь бол тэр дээр нь бол юу гэсэн байна. 2 нутагтан. За Б дээр нь бол тэр шувуудыг авсан байна. Тэгээд хөхтөн амьтныг авсан байна. Мөн мүлгчдийг авсан байна. Ингээд глобалны хэмжээний ийм тоо мэдээллүүдийг энэ 4 төрлийн биологийн төрөл зүйлийн мэдээг аваад тэгээд тэргээрээ энэ random forest алгоритмыг ашиглаад validation гээ хийж үзсэн байна л да. Тэгээ validation гээ хийгээд үзсэн чинь ерөөхдөө хамаарлууд нь хоорондын нөгөө статистик хамаарлууд нь энэ DHA индексдэг бол бас гайгүй гарсан тий. За жишээлбэл дүгнэлт хэсгээр бол маань хүмүүс тэгжсэн. Юу гэсэн тий. Тэгээд нөгөө ерөөхдөө тэр нөгөө хуримтлагдсан DHA буюу cumulative DHA индекс нь бол хамгийн бага хуримтлагдсан DHA нөгөө cumulative DHA minimum DHA би нэг англиар хэлье явчих. Зарим нэг орчуулгад бас төгтөө юм байна. Cumulative DHA, minimum DHA гэсэн индексүүд нь бол биологийн төрөл зүйтэйг бол эрг сайн хамааралтай гарсан юм байна. Харин нөгөө variation DHA буюу хэлбэлзлийн утгаар тооцоолсон DHA индекс нь бол сөрөг хамааралтай гэж гарч ирсэн байна. Тэгэхээр бол энэ сөрөг хамааралтай гэдэг чинь бол энэ индексээр бол тэр төрний тэр 4 төрлийн биологийн төрөл зүйлийг бол тодорхойлох, тэдний амьдрах орчныг тодорхойлоход бол жоохон дутагдaltaй гэж ойлгох юм болоо да. Тэ шууд, хөхтөн амьтан, мүлгчд 2 нутагтан гэсэн энэ 4 төрлийн биологийн төрөл зүйлийг тодорхойлох юм байна. За тэгээд дүгнэлт хэсэг дээр бол ерөөхдөө модиси мэдээ тэгээд GPP-ийн мэдэн дээр суурилсан DHA нь дэлхийн хэмжээний том газар нутгийг хамарсан судалгааны ажил. Энэ судалгааг ингээд биологийн төрөл зүйтэй нэг холбоод хийгээ мониторинг хийхэд илүү тохиромжтой гэж манай нэг дүгнэлт тэгж гарсан байсан. За харин нөгөө версийн бүтээгдэхүүн нөгөө верс гэдэг түрүүн дурдсан тий. Тэр сенсорын бүтээгдэхүүн бол бүс нутгийн хэмжээний хэмжээнд биологийн төрөл зүйлийг мониторинг хийхэд илүү тохиромжтой маа гэсэн маань хүнээс тийм дүгнэлт гарч байгаа юм байна. Тэгээ судалгаанаас нь ийм үр дүнгууд бол гарч байгаа юм байна. Түрүүн энэ энэ дээр ерөөхдөө нэг базаад ингээд базаад хураангуулад нэг ойлгосноо яриул нэг ингэж буух гэдэг. За та бүхнээс асуулт байвал асуугаад яваарэ. Чөлөөтэй. баярлалаа. За энэний өмнөх слайдыг гаргадаа. Яг энэ өмнөхийг Энэ үү? яг сонирхолтой юм тий. Энэ одоо Монгол дээр одоо жишээ нь энэ юу гэдэг вэ? Малын тоо PCAD
Энийг мань хүнээр найруулах уу? Нэг тодруулах уу? хөдөлөө нэг хараад нэг тийш энэ primary productivity яваад нөгөө тааш нь Тэр бол энэ нөгөө зэрлэг амьтдын нөгөө нүүдлийн хоорондын зайг нөгөө хоорондын нөгөө хаанаас аль хүрэх ингээд нүүдлийнх нь нөгөө амьдрал орчныхын зайг нь дээч тэгээ хооронд нь хамааруулж авч үзсэн байна л да. энэ одоо жишээ нь эхний тэр нэг масс тэгээ нэг TCAD гэж байгааз Тий, за энэ хоёр одоо жишээ нь тэр ногоон нь болохоор Монголынх юм шиг байгаа юм тий. тийм байна. Тэгээ ийм масны юм байж байгаад ингээ буурсан хол яваад одоо буурсан гэсэн үг юм болоо юу гэж байгаа бол Mr. Duan, what's representing this green line? So here is Oh, that's not the map. This is Mass of the species. mass of the Yeah, species, this is body green. mass. Yeah. Yeah. body mass. all this. Oh no, he is interested in this chart. How about this axis? This is distance of the migration. Yeah, yeah. Uh, The DHI was applied over here, not this one. so, for example, this green line, Mm-hmm. this triangle, is the mass is 200 kilograms. When they increase the distance of the migrations, the mass I think that's Could- the biomass of the species. That means, biomass. yeah, if the one species which were high mass, probably they would have a low distance for immigration. I think that's what they want to show in this figure. But it's not applied in teacher. Тэгэхээр бол яг хөө нөгөө юу юм шиг нэ. For more detail, I think I would recommend you could read the article in the bottom, and they provide more detail about the conclusion. Яг хөө энэний талаар илүү их юуг нь мэдээлэл авал энэ доор юу байгаа юм байна. Референс байгаа юм тий. Тий энэ судалгааны үр дүнгийнх нь энэ судалгааных нь ажлын пепер нь бол энэ дээр байгаа юм байна. Гэхдээ яг хөө хэдүүлээ ингээд нэг ойлгвол ерөөхдөө нөгөө зэрлэг амьтдын нүүдлийнх нь зай хэсгэд массын хэмжээ бол багасдгаа гэж үзэж байна л да тий. Тийм шиг Монголд болохоор энэ хулан юу ах шиг юм тий. Тий. Тэгэхээр Монгол Тэмээ дээр аяа. ингээд таарсан мэдээлүүд нь бол хулан энэ нөгөө Тийм юм. бактерийн камел гэдэг чинь нөгөө зэрлэг тэмэг чинь хавтгай тэгээд зээр багш гэн тий. Тэгэл мэдээж одоо тэгээд юу байгаа л та тэр хол нүүдэлж бол бас мэдээж тэр хэмжээгээр нөгөө масс нь бол хаягддаг байх л та. За өөрөө гоё асуулт байна. Түрүүн тэр нөгөө дүнэлтэн дээр нөгөө Godpalda modis in better тэгээд вирус нь болохоор нөгөө арай жижиг хэмжээгээр сайн гэдгсэн. Тэр Тийм. яагаад гэсэн юм бол Тэгэхээр нөгөө тэрэн дээр бол нөгөө ингэж хэлсэн шүү дээ. Нөгөө юутайгаа холбож үзээд нөгөө дөрвөн төрлийн нөгөө биологийн төрөлзүйлийн мэдээг авсан байсан шүү дээ тийм. Хоёр нутагтан шувуу, хөхтөн амьтан, мөлгчийн амьтан энэ гэсэн дөрвөн төрлийн мэдээллийг нөгөө DH гэдэг ингээ холбоод хооронд нь корреляц бодоод ингээ статистикаа бодоо үзсэн чинь статистикийн хувьд шүү. Нөгөө цаад физик нь мань өнөр бас ярих бод. Ингээ бодоо үзсэн чинь модис GPP дээр суурилсан DH нь бол энэ том газар нутгийг бол илүү сайн наривчлалтай бол илүү сайн илэрхийлдэг юм байна гэж авч ирсэн тий. Харин бол нөгөө бүс нутгийн хэмжээ нөрөөд ирэхээр бол верс нь илүү сайн байна гэж хэлсэн. Тэгээд so here is the question coming. Mm-hmm. So he is very much interesting why the modis is modis based DH is the suitable for the Galpal. Why the mapping- modis GPP based DHI Oh, yeah. has higher accuracy? I mean
Yeah, Yes. that's Number correct. one, the high accuracy. The another one is scale equations. Yeah, Scale. And It's Viris. why they suitable for the Galois scales. And I think basically I think that's basically one question because that depends on that because the different validation indices represent a different performance or structure or about the validation. The GPP has more close to reflect the validation productivity or which has very closely to the DHI. I think that's why the GPP based DHI has more accurate, has a higher accuracy. For example, like the NDVI and the NDVI, they would has a low sensitivity to the tropical forest or high for vegetation covered place, and which probably will reduce the NDVI based DHI, their accuracy in biodiversity prediction. So the GPP wasn't quite different. They reflect more or close to the vegetation productivity. That's why it has highest accuracy. Is that answer your question? Okay, thank you for your answer. So my question is, what is the difference in the MODIS and Viris? I mean, my understanding in the MODIS GPT is better than the Viris GPP. Is it correct? No. Actually there is no Where's the Where's has no GPP based product for now. Okay. Yeah, so we only have the MODIS and GPP. GPP. Yeah. Okay. So can you go to next slide? So in this slide, the second line, Virs the indicates the higher predictive accuracy compared to MODIS. Why is there any difference? What is the difference, the MODIS and Virs? I mean, what's the difference between Where's DHI and MODIS DHI? Yes. I know the sensors and what do you think and why demonstrates the higher predictive accuracy? Virs, what do you think? So why? Oh. I mean, where based DHA? Mhm. So why better accuracy than in multi-space DHA? And I think that's basically we can analyze from the input validation indices, and we know the MODIS actually it was out of the design life, and there are also the error or the factors which affect the validation product, like the MODIS has they especially over a long-term data site, and Where's actually was will continue the MODIS sensor, and he has a very good sensor calibration, and which also has a good algorithm to refine or provide high quality validation indices. And I think that's why the Where's present better accuracy than MODIS. Okay. We actually in the, I didn't say in the show the slides. We actually also analyzed the cloud and the snow and also the reflectance states. And in Where's we found that they have lower cloud or snow frequency, and which actually indicated that they have less impact from that. And also in the reflectance, in tropical forest air, the MODIS red and blue band actually was kind of higher than the Where's, and which also indicates the difference about their accuracy in predicting species regions. So it means the Virs is better than MODIS, yeah? Is it correct? Yeah, but generally that the Where's has higher accuracy. Okay, thank you. But the point is, we compare from the same validation indices. For example, like both MODIS
UAI compared with the Where's UAI and Modis UAI with Where's UAI. Yeah, that's we have this conclusion. Mm. Yes, thanks for your question. Thank you very much. So, yes, I have another one question. Mhm. So in your dynamic habit index, we can use all kind of the index. So it means I think for example, in the grassland, so which index is better for the grassland? AVI, For- NDVI, something like. For the grassland, I would actually that's depend also depends on the place you want to focus For on. example, in Mongolia. In Mongolia area, I think it's Yeah. Mongolia probably in Mongolia, I'm not quite sure, but I think the NUI or UI would provide acceptable result or perform acceptable performance in biodiversity or species ratings. And because the grassland area, we assume they are not very has a high density vegetation, and the vegetation they are not the NUI or UAI, they could effectively represent the vegetation productivity, or they may not have much difference if you use GBP or RAI, something like that. Yeah, I mean, they basically we also actually provide the quality layer in the new DHI version, and maybe you could also consider that. For example, in Mongolia, if we found that there are more cloud covered in Modis NUI product, and probably you can ignore that, and you could use RAI or FPA. And if you found that if we found there are more like the snow or some other factors or low quality observation, maybe you should use GPP. I didn't show those slides here, but you could find in our lab website, and you could both consider the performance and also the quality of the product. Okay, thank you. Is that clear? Yes, of course. Thank you. Yeah, thank you. Okay. Тэгэхээр бас гоё сонирхолтой асуулт асууж байна. Тэгэхээр энэ нөгөө ерөөхдөө дэлхийн нийтийн хэмжээнд бол одоо их түгээмэл ашиглаж байгаа нь бол энэ NDVI болон энэ EVI-г бол grassland дээр түгээмэл ашиглаж байна тий. Тэгэхдээ энэ нь бас нөгөө бүс нутгаас хамаарат орон нутгийн хэмжээнд байх юм уу? Одоо улсын хэмжээнд байх юм уу? Эсвэл арай жоохон бага хэмжээнд байх юм, бүр бага хэмжээнд байх юм. Тэрнээс хамаарат бас ямар индексээ ашиглах вэ гэдгийг бас тухайн судалгааныхаа зорилгоос хамаарат бас янз бүр бас өөр байж байна. За тэгээд мань хүн бас дурдж ирсэн тэр нөгөө тухайн одоо судалгааны талбайг хамарж байгаа мэдээний чинь бүрхтсэн бас хэр байгаа юм тий. Тэрнээс хамаарат эсвэл мэдээний одоо бүрхтсэн NDVI дээр хэрвээ бага бол магадгүй EVI ашиглах. Эсвэл EVI дээр нь бүрдэхгүй бол F4 ашиглах гэх шиг тий. Тэгэхээр энэ тухайн одоо судалгааныхаа ажлаас хамаараа онцлогоос хамаарч мэдэнтэй сонгохноо. Тэгээд энэ чиглэлийн судалгааны ажлууд бол энэ манай лабораторид бол маш их олон хийгдсэн байдаг. Тэгээ энэ чиглэлийн одоо аль нь илүү энэ дээр илүү ажиллаж байна, тэрэн дээр илүү ажиллаж гэсэн гэх мэтлэн үр дүнгууд пейперүүд бол энэ манай лабораторийн одоо энэ вебсайтаас боломжтой. Тэр түрүү бид энэ дээр нэг харуулсан байгаа нөгөө where was our the lab Go. Yeah. Yeah. Энэ вебсайтаар та бүхэн ороод тэгээд оронгууд энэ publication гэсэн хэсэг дээр ингээ оронгоор чинь бүх publication байж байгаа. Ингээ жилгүүрээ тухайн оюутан судлаачд ингээд илүүсэн пейперүүдээ ингээд бүгдийг өнгөө тавьсан байж байгаа. Тийш ороод өөрсдийнхөө хэрэгтэй юмудаа ингээд аваад ашиглах боломжтой. За тэгээд таны өөрөө чинь холбоотой асуултаар бол
дараагийн нөгөө веб байнер дээр бол орж ирэх юм. Grassland-тай холбоотой презентацгууд бас орж ирнэ. Тэрний 6 сард байна уу да. Монгол орны Grassland-ыг мониторинг хийх гэдэг Landsat хэмнэлт байгууллагын мэдээгээр мониторинг хийх, Grassland degradation мониторинг хийх гэсэн чиглэлээр ихтгэл бас явагдана. Тэгээ тэрэн дээр та бүхэн орж ирж сонсоорой. Тэрний өмнөх нь бол түрүүн геомэдэлийн холбооны юун дээр бас танилцуулж ирсэн. Тэгээ хуваарьд байж байгаа. Сар нэг ийм илтгэлүүд явагдана. Тэгээ манай энэ лабораториос энэ тухайн тэр сарууд нэг ингээд судлаачид нэг илтгэл тавиад ингэ явна. Тэгээ сонирхолтой бас илтгэлүүд бас орж ирнэ. Сонирхсан асуулт, илтгэлтэй холбоотой асуулт. Тэгээд мань үнтэй холбоо тогтоогоод имэйл нь бол энд доор байсан. Манийний судалгаатай холбоотой асуулт бол асууж болно, сонирхсан юм бол асууж болно. Хамтран ажиллах санал бас тавьж болно. Энтэй холбоотой юм бол энэ хүн рүү сайхан имэйл өчөөд харилцаа холбоо тогтоож болно. Тэн дээр бол нээлттэй шүү. Өөр асуулт байна уу? Ерөнхийд нэг мэдээлэл өгөхөд дараагийн 3 сард бол юу ярих вэ гэхээр зар нь одоо ингээд геомэдэлийн холбоогоос явуулах бах энэ public хэлбэрээр. Тэгээ тэн дээр бол машин learning language-ээр ашиглаад тэр аппрочийг ашиглаад энэ шууны амьдрах орчныг бас detection хийх, илрүүлэх тийм ажил яригдах юм байна. Тэн дээр бас их сонирхолтой илтгэл бас тавигдана. Тэрний дараагийн илтгэл нь бол газар ашиглалтай цэвэр газар ашиглах, газрын бүр хүчийн өөрчлөлт чиглэлээр илүү бас өндөр наривчлалтай хэмнэлт байгууллагын мэдээ ашигласан тийм судалгааны ажил яригдана. Тэрний дараагийнх нь бол энэ санджаар энэ Монгол орны зүүн бүсийн хаваар судалгаа хийсэн биологийн төрөл зүйлтэй холбоотой судалгааны ажил бас яригдана. Тэгээ тэрний дараагийн 6 сард бол яг цэвэр Grassland-ийн илтгэл бас яригдана. Өөр асуулт байна уу манай? Оролцож байгаа хүмүүсээс. Okay, can I have one question again? One question? Yeah, please. Okay. Please go to the data slide. Again. One more. Again. This one was okay. So actually, how about the data versus, for example, the virus data? Did you use the index data, or did you purchase the data yourself, or? No, we actually use the data site from the NASA website, the Earth data site, and they provide the MODIS and the wear sensor. They actually release the all this vegetation indices product. We're not our own. Purchase there. Yeah. Okay. Thank you. And for those products, we in NDVI and UA area and FPAR, from MODIS, we actually conduct the data calculation in Google Earth Engine. And for MODIS TPP, we download the data site from the Earth website, Earth data website, and then conduct the data calculation in our local workstation. And also same for the whole WEARS product, because there is some missing data in Google Earth Engine, so we have to conduct by in our own workstation.
but all the product was collected from the NASA this site, and we calculate by our own. Okay. Thank you for Mhm. Тэгэхээр нөгөө ихэнх мэдээгээ бол NASA-гийн Google Earth Engine сервер дээр нөгөө каталогоос нь бол авч эхэлсэн юм шүү дээ. Тэ? Модиси мэдээнүүд нь бол авч эхэлсэн. Тэр нөгөө Where's зарим нөгөөх нь өгчлээ дээ. Тэр мэдээнд нэг 2 мэдээд орж байгаа. Тэр хоёрын бол ерөөхдөө даунлоод хийгээд бол ашигласан юм. Глобал хэмжээр тоо мэдээтэй шууд ажиглаа явуулсан юм. Тэгээд өдөө кодоор хандлт тэгээд гэж бас суралтууд хийсэн. Одоо ер нь сүүлийн үед бол судлаачид ер нь голцоо дандаа мэдээг бол даунлоод ер нь хийгээд өөрсдийнхөө компьютер руу авах нь бол ер нь багассан тийм. Тэгээд аль болж их клауд сервер нь клауд боловсруулалтыг бол илүү төлөвлөж үзэж тэрийг бол тэргүүрээ дамжуулж тэнд нь клауд орчинд нь боловсруулад тэндээс үр дүнгээ бол гаргаж авдаг гэсэн байж байгаа. Тэгээ бидэд нөгөө өмнөх 3 төрөн дүүл дарга ярьжсэн энэ нөгөө хамтын ажиллагааны хүрээнд 3 сургалт зохион байгуулсан гэдэг. Тэрэн дээр бол Google Earth Engine-ийн сургалтууд бол орсон байж байгаа. Тэрний нөгөө видео хичээлүүд нь бол энэ Монголын геомэдэлийн холбооны Facebook дээр байгаа хаа. Тэгээ тэд нар лөө холбогдоод тэндээс бас энэ Google Earth Engine-ийн хичээлүүдийг аваад үзээд бас дагаад юм хийгээс ороод явж байна. Судлаач Диан Лю болон Элбэг Жаргал танд баярлалаа. За өөр асуулт байхгүй бол урлаа өндөрлөхөөс өмнө бүгдээрээ нэг онлайн ийм зураг даруулчих уу? Нөгөө камераа нээж аваад. За. Би нөгөө түрүү өөрийгөө танилцуулахаа мартчихсан байна уучлаарай. Намайг Элбэг Жаргал гэдэг. Энэ Висконсины их сургуульд докторантоор одоо сурж байгаа энэ Silvus Lab сурж байгаа. Одоо миний 3 дахь 4 дахь жилдээ явж байна. Тэгээд энэ надтай цог ихтгэл тавиад зогсож байгаа залуу бол надтай цог бас энэ докторантоор хэлсэн байж байгаа. Одоо бид тэр ингээд нэг лабораторид ингээд судалгааны ажил хийгээд явдаг байж байгаа. За өөр асуулт байхгүй тийм ээ. За тэгвэл ширээ болиулж байгаа тэгээ бүгдээрээ зургаа даруулчихъя гэд хоёр зохион байгуулж байгаа газруу таасан гэд. And the first page of the slides. First page of the slides. Yeah, first page. Марахаа камеруудаа дэгэрээ. За камеруудаа нэчээрээ бүгдээрээ. You stop the share. No, minimum this. Хин Агийн нөгөө өөрийнхөө презентацийн доош нь хийхгүй бол бас тэрийг нь хийгээд юугаа гаргачихгүй. Энэ чинь нөгөө юу яадаг. Ширээ би хатаа энэ ширээ болиулах хэрэгтэй байх тийм. Би ширээ болиулах хэрэгтэй. Ширээ угаасаа болчихсон юм. Зурга яадаг юм бэ энэ чинь. Дөлтөрга наанаас чинь зураг дарахаар байна уу? Би энэ чинь нэг скрин авчих. За тэгээ бид анхаа компьютероос орж байгаа утсаас орж байгаа юм. Компьютероос харин ерөнхийдөө утаснаас ороод ирлээ. За би эндээс нэг скриншот хийчих. За манайхан сургалтанд өнөөдөр оролцож та бүгдэд бас их баярлалаа. Тэгээ ер нь сая хэлсэн цааш дахиад 4 удаагийн сургалт вебинар хийгдэн. Та бүхэн манаас тэрэнд бас идэвхтэй оролцоорой. Тэгээд бид нэр бас холбогдох төрийн болон судалгаа шинжилгээний байгууллагууд руу албан бичиг бас хүргүүлсэн байгаа. Тэгээд дараагийн ихтгэлүүд дээр вебинарууд дээр та хэд манаас өөрсдийн одоо ялангуяа судлаач хүмүүс манаас өөрсдийнхөө бас ихтгэл танилцуулгыг бас хийх ер нь бол боломж байгаа шүү. Хэрвээ тэгэхээр бол биднэрт мэдэгдээд манай байгууллагад одоо мэдэгдээд мөн геомэдэлийн холбоон дээр ч давхар мэдэгдээ явуулж болно.
Тэгэх юм бол вебинарын агуулгыг бас ахаа жоохон үргэлжлүүлээд те хэдүүлээ ахаад бас Монголын талаас ер нь дараа бид нар төлөвлөсөн хэд хэдэн хүмүүстэй бас Монголын талаас бас ихтгэл тавиулахаар ярьсан байгаа. Тэрэн дээр бас нэмээд бас хийгээд бол нэмээд бас танилцуулга ихтгэл тавихад бол нээлттэй байгаа шүү гэдгийг бас энэ дээр та бүгдэд бас хэлчихье. За тэгээ манайхан бүгд оролцож байгаа хүмүүс маань боломжтой бол камера өгчөөрэй. Тэгвэл би нэг бас нэг гоё хэдүүлээс дараа нас дурсахтай юм уу те. Энэ анх удаа Монгол одоо энэ Америкийн одоо энэ Wisconsin Madison-ыг сургууль болоод манай агентлаг дээр энэ геометрийн холбоотой одоо самжиг байгууллаа бид нар одоо ингээд нодлон 7 сард самжиг байгуулсан. Тэрнээс хойш тодорхой ажлууд хийгээ явж байгаа. Тэгээд энэ одоо вебинарыг болоод анх удаа бол ингээд амжилттай зохион байгуулад өндөрлөж байна гэж ойлгож байна. Тэгэхээр одоо хэдүүлээ нэг скриншот хий да тийм ээ. Принт скрин. За би зураг авлаа шүү. За түр үдэж чар энэ юу нэг. Тэгээ бид бас ерөөдөө бол юу яа гэж бодож байгаа. Нэг байгууллагын веб пэйж хуудсан дээр бас юу яа мэдээ болгож тавья гэж бодож байгаа. За би зураг авлаа шүү. За. За хэд нэг аваад. За авлаа. За болчихлоо баярлалаа. Ямар болжээ? За бүгдэнд нь баярлалаа. За баярлалаа. Thank you. баярлаа.